Бусад хүмүүсээс ер нь юм амар 6 настай нэгдүгээр анги хүртэл та төсөөл ерөнхий тийм босуу тийм босуу. Тэгээ яастай бол өөрсдөө тийм өөрөөр төрлөөсөн авчирсан. Гэхдээ би энэ өнгөс төрсөн гэж хөхөнтөөс оруулах гэж бас тийх хөхтэй. За өглөөний мен ингээд 3 дахь орчуулга. Дахь англи хийж аваа, англи хийж аваа өглөө. Усаа уусноо, нарны тасаа түрхсэн үү, уцаа оролдог үсттэй. Би бас яг асуусан бүх зүйлээ аюусаа хийсэн. Орчуулга 3 өгүүлбэрээр уншицгаая. Сонсцгоо эхлээд дуудлагын сонсно. Wide-eyed beneath her black veil, she scans, seeks, watches as she walks. She sees broken glass on the cracked pavements. She sees rats boldly walking about, trailing their disgusting hairless tails. Wide-eyed beneath her black veil, she scans, seeks, watches as she walks. She sees broken glass on the cracked pavements. She sees rats boldly walking about, trailing their disgusting hairless tails. Rats. За wide-eyed beneath her black veil гэдэг чинь wide-eyed гэдэг нь болохоор нүдэ том нээх, нүдэ том нээн харах, гайхан соннор сэрэмжтэй ингээд гайхаж ингэж харах. За beneath доогуур гэсэн утгатай. Her black veil. Hair. За ханд ялгалтай түүний black хар veil гэвлүүр гэд нүуний нэг урдуур унжуулдаг юм нүуд гэдэг штэ тэрийг хэлж байгаа. За she scans гэх нь юу scan гэдэг нь scan хийх гэдэг ярьдаг штэ технологи дээрээ тэрнээс гадна нягт ажиллах нэг бүрчлээ харах гэсэн утгатай. Seek бас хайх гэсэн утгатай. Watches as she walks харанга яванга харах. За тэгээд эхний энэ өгүүлбэр нь болохоор хар гэвлүүрнийхэн доороос нүдэ том нээн алхах зураа эргэн тойрноо анхааралтай ажиглаж харна. Дараагийнх нь she sees broken glass on the cracked pavements. She sees broken glass on the cracked pavements. She sees харах broken glass харсан шилнүүд on the cracked харсан зам дээр цуурсан зам дээр харсан шилнүүдийг харна. Crack цуурах харах гэсэн утгатай. За энэ үйлдвэрийг ингээд орчуулах юм бол тэр харж цуурсан явган зам дээр шилний хэлтэрхүүнүүдийг харна гэж байгаа. За дараагийнх нь she sees rats boldly walking about, trailing their disgusting hairless tails. She sees тэр харна rats хэрэг харах. Rats харахнууд boldly зөрөгтэйгоор айхгүйгээр зөрөгтэй. Trail гэдэг нь чирэх араасаа чирээ явах гэсэн утгатай. Чирээ явах. Hairless үсгүй ноосгүй. Тайл сүүл. Rat харах. Айж имэлгүй нааша цаашаа холхох. She sees rats boldly walking about. Айж имэлгүй нааша цаашаа холхих харахнуудыг жигшмээр үсгүй сүүлэж ирсэн нааш цааш холхих харахнуудыг жигшмээр сүүлэж ирсэн жигшмээр үсгүй сүүлэж ирсэн айж имэлгүй нааш цааш холхих харахнуудыг олж харна гэсэн утгатай. За одоо ингээд нийт нь орчуулах юм бол хар гэвлүүрнийхэн доороос нүдэ том нээн алхах зураа эргэн тойрны анхааралтай ажиглаж харна. Тэр хаар зурсан явган зам дээр шилний хэлтэрхийнүүдийг жигшим тийм заваа муухай заваан өсгүй сүүлэж ирсэн тийм
өсвий сүүлэж ирсэн айж имэлгүй нааш цааш холхох харахнуудыг бас олж харна гэдэг ч юм уу тийм. Ингээд хоёр харна. Эхнийх дээр нь хагарч суурсан шилнүүдийг олж хараад байгаа шүү дээ. Дараагийнх дээр нь харахнуудыг бас олж хараад байна. Тэнгүүд ингээд нийтд нь нэг үйлбэр болгоод монголоор бол бичиж болно тий. Тэр хагарч суурсан явган үний зам дээр шилний хилтерхиинүүдийг мөн өсвий заваан өсвий сүүлэж ирсэн айж имэлгүй нааш цааш холхох харахнуудыг олж харна. За мэдгүй нэг юмрхүү заяа. За эндээс wide-eyed, beneath, fail, payments, rat, tails. За би бол ийм үгнүүдийг илүү харж авах хэрэгтэй юм байна. Та нарын хувьд яаж вэ да? Ямар амар хурдан болчихоо. Ийм хурдан болт юм. Одоо намаа уншна guys. Би өмнө энэ намыг уншижсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь энд ингээд амар сонирхолтой хэсгүүдийг ингээд тодруулсан баг юм. Би та нарт ингээд яг тодруулж ирсэн хэсэг амарчгүй. Би яг энэ тодруулсан хэсэг хүртэл юу алтыг юу санахгүй л байна л та. Ерөөдөө нэг хүмүүсийн хооронд ярилцж байгаа хэсгээс л за эхний тодруулсан хэсэг ван ярьж байгаа юм байна. Швейцар руу орж явахдаа Базелд нэг орой би энэ харанхуй манангаас нэг мөсөн сэрснээ сандаг. Хотын захын худалдааны талбай дээр элжиг орилсон намайг сэрээсэн юм. Тэр элжиг намайг аимшигтай цочирдуулсан боловч яагаад ч юм надад их таалагдаж гинэт миний тарих толгойд хамаг юм тодроод явчихж билээ. Энэ яагаад ингэж тодруулахад болсон юм бол яг тухайн нөхцөл байдал яг иймэрхүү санагдсан юм болов. Би яг энэ хэсгийг болохоор яг тусдаа гарчаад ганцаараа байж хатаа л уншиж байсан гэж юу нь бол буугаан тийм. Дараагийн тодруулалт шүү зэ. Тэгээд л энэ элжиг гэдэг амьтнаар бол балан Швейцар орн тэр чигээрээ надад таашаагдах болж урд өмнөх нөгөө ганцраалахгүй нэг арилсан баа. Элжгээр дамжуулаад ганцаартай болчихж. За дараагийн тодруулсан хэсэг. Яаж амьдрах бэлээ гэж цаг үргэлж бодно. Хувь тавилангаас харж үзмээр санагдаад л. Дараагийн тодруулсан хэсэг. Гэтэл дараа нь шоронч гэсэн агуу баялаг амьдралыг олж болох юм шиг надад санагдсан шүү. Сонирхолтой л. Яагаад ийм хэсгүүдийг тодруулснаа би бол одоо л сайн ойлгохгүй л дээ. За би өнөөдөр энэ намаа нэлээд явуулах гэж